Оны үзмэгийн том эхэлж байна. Монгол Орос Белорусын ачаа тээврийн 3 жолоочоос коронавирус илэрч батлагдсан тохиолдол 204 боллоо. Сайн мэдээ дуулахад 132 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2020 оны 6 сарын 18-нд төсвүүдийн вирус судлалын 2 лаборатори Дархан уул аймгийн салбар лабораторид нийт 339 хүний шинжилгээ хийснээс 336 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин 3 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь болохоор Алтан булгийн бомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд илэрлээ. Улаанбаатар хот маань 2 давхар автобустай боллоо. Эхний автобусууд туршилтаар явж байгаа юм байна. За нийслэл мэдээ та бүхэнд Улаанбаатар туршилтаар явж байгаа 2 давхар автобусаас мэдээлэл хүргэж байна. За 2 давхар автобусанд яг одоо 2 дугаар давхар буюу дээврийн давхарт нь гараад ирсэн ингээ байж байна. Та бүхэн харж байгаа. За одоо та бүхэнд харуулж байгаа ингээд бид нар 14 замаас суугаад өнөөдөр энд хүртэл явлаа. За зүгээр иргэд бол асууж байгаа. За троллейбусны шугамд бол толохгүй гэсэн. Троллейбусны шугамд бол толох зүйл байхгүй. Стандартын одоо зай бол дундаа бариад явж байгаа. Гэхдээ хотын дарга бас анхааруулж хэллээ. Ер нь троллейбусны шугамыг чангалах, дээж татах ажиллагаа аюулгүй байдлын асуудлыг нь бол давхар хариуцаад явах хэрэгтэй гэж байгаа. Энэ 7 хоног монголчууд сонгуулиар бүрэн амьсгалсан 7 хоног болж өнгөрлөө. Орчин шогийн жүжигчид боломжтой ясаар сонгуулийн сурчлагын шторкууд ээлж хийсээр байна. Яа, харагд юухрээ. Цааш өсвийн зав ий чөмөр юм байна. Чамгаа одоох. Шүлэн. Чи зурагтандаа итгэх үү? Хөргөсөндөө итгэх үү? Соёхгүй юм бол соёяар яах юм бэ? Харин тий хараа. Шүүсэн гажууд одоо яана вэ? Sorry. За өмнө энэ хөргөчгөөс даргуулаад тавиарэ. Одоо оруулаад өгч. Одоо дууссан. Оо чи юу? Харлуулт игээд явчих. Харлаад гэж. Ингээд авчлаа. Хөргөч нь хов хаасан байгууз. Масаа. Энэ жилийн сонгуулиар Сүбэрбаатарын дүрээр оролцож байгаа Бидаа нэр дэвшигч Бүү Хатрын хөгжилтэй сурчлагын нэвчлэг гарчээ. Нэгэн таруу зэвэрчээснээс чихэрээр үгсэндээ энэ хогийн нэгэн зэвэрчээснээс чихэрээр үгсэндээ Ойрын өдрүүдэд улаасны улаангаар нийслэл хотод ихтэй байна. Улаангаар шатааснаас олж паркийн хашаанд гал гарчээ. Хөхөө залуучуудад хандаж хэлэхэд улаасны улаангаар шатаахан том эрсдэл төргөж болцшгийг анхааруулж байна. За хүүхдийн парк бол одоо маш их өнжмөл өвстэй. Энд бол одоо бас ингээд гал алдаад одоо ингээд гал унтраагч нар бол одоо бас хүүхдийн паркийн өвсийг шатж байгааг галыг бол унтраахаар ажиллаж байгааг бас харуулж байна. Монгол ардын намаас нэр дэвших Шарк амар төвшин Голланд улсын иргэншилтэй гэсэн мэдээлэл гараад байсан билээ. Амар төвшин энэ асуудлын талаар албан ёсны мэдээлэл хийжээ. Би өнөөдөр энэ гүтгэлэг энэ худлаа үнний ард эцсийн цэгийг тавья гэж бодсон юм аа. Тийм болохоор би та бүгдэд хандаж ярьж байна. Ямар хин энийг захиалж, хин энэний ард байна. Яагаад юунд ингэж их твдэж айж сандарч над руу ингэж довтолж байгаа юм бэ? Би над руу шидсэн чулуу болгоны хариуд баримтгүй мэдээлэл хийхийг хүсдэггүй. Харин миний сошиал хуудасуудаар гарсан баримтад бүгд албан ёсны бланк дээр гар үсгтэй, тамхтай баримтад байгаа. Иргэн харьяатын газар. За, тагнуулын ерөнхий газрын тодорхойлт байна. Монгол улсын иргэн гэсэн. Ер нь би өөрийнхөө Монгол улсын иргэн гэдгээ батлах гэж бас ингэж их хөөцөлдөж ийм их албан ёсны баримт авах гэж огт ерөөсө бодож байгаагүй. Энэ 7 хоногийн тренд видеогоор TikTok-ын залуусын хийсэн хүчтэй бичлэг орлоо. Амар халуун би наасан жоо сандруу гэхдээ зүгээр. Энэ ам гоё юм. Би зүгээр шууд шогно. Түр над нэг тийдэл.
Яа ингэ салгалтаад байт юм аа. Мотор нь бас гоё юм хийж бодож шүү заа. Жоохон сандраад байдаг найз байгаа. Нөгөө болзон дээр чи юу яадаг юм бэ? Google-тэй кинон дээр ингээ харж байсан чи хоёр талаас нь гоё мэдээ урууд нь үлдээ зогчоо биш багт юм байхгүй. Усуух. Чи энийг задлаад дээр энэ дотроо хараа ирээстэй байхгүй. Ийм гоё юмтай. Бидтэй амар гоё дуулдаг байхгүй. Үлдээ энэ чи би ч дуулдаг ч бидтэй амар гоё шүү. Бас шүлэг уншдаг. Жоохон багтаа би цэцэрлэгтэй алтан медаль авч ирсэн байхгүй. Йоо. За яг чи эсдэг уцаар яриад хөө сая над руу яриаггүй сайн. Ээж тэлчээ те. Чи ээжтэй чуу. Үгүй. Надад гайхгүй амаарч байгаа. Зүгээр би энэ амар гоё амттай байдаг. Чи өөрөө задлаа би ч юм задлаа гэх юм. Би юу наваад ирэхгүй юм. Йоо, сандраад. Дараа 7 хоногийн цаг агарын хувьд баг зэрэг сэрүүсч өдрийн дундаж температур нэмэх 20 градус байх юм байна. Хур тундас 7 хоногийн ихэр болон сүүлээр орох юм байна шүү. Цаг агарын мэдэг үргэсэн гандлага байлаа. Энэ 7 хоногийн үзмийн томьёо өндөрлөж байна. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай баярлаа. Яа. Тэрэтэ нэрөө надад цацаадах юм. Би одоо өнгө хууртаа цаг агараа уншин шүү дээ.